Оюу толгойн уурхайд олборлсон хүдрийг дараагийн шатанд шилжүүлэхээс өмнө дөргөлтөд шигшүүрээр ялгадаг. Мэдээж энэ шигшүүрийн тор нь цөмрөлт үүсгээргүй бат бөх байх ёстой. Тэгвэл үнийг хэрхэн хийдэг вэ? Энэ бол уул уурхайн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн резинэн иданг сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэдэг National Mining Machinery компани. Хагас боловсруулсан каучукийг захиалагчийн шаардлага, загвар, дизайны дагуу эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг. Ингийн тулд эхлээд тэд захиалагчийн талбай дээр 3D сканераар хэмжилт хийн. Энэхүү мэдээлэл дээр үндэслэн зураг төслийг гаргаж хэмжээг нарийн тооцоолдог. Дөргөлтөд шигшүүрийн нэг ширхэг торыг үйлдвэрлэхэд дунджаар 40-50 минут зарцуулна. Үйлдвэрлэлийн процессд гар ажиллагаа ихээхэн ордог учраас ажилчид резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр мэргэшсэн байдаг. Гол материал болох резинэ боловсруулахаас үйлдвэрлэлийн явц эхэлнэ. Түүхийд буюу каучук бэлтгэн резин боловсруулах нухагч машинд орж холигдоно. Холигдсон резин элдэгч машинд орж доторх агаарыг гаргана. Ингээд өндөр даралтаар шахаж гаргасан резинэ 24 цагийн турш амраана. Үүний дараа лабораторид резиний хатуулаг, суналт, элэгдэл зэрэг 6 төрлийн стандартын дагуу чанарыг нь нарийн шалгана. Бэлдсэн резинийг хэвэнд цутгаж, өндөр даралттай халуун бигнүр машинд жигнэж гаргаад бүрэн боловсруулалтад оруулдаг. Бэлэн болсон резинэн бүтээгдэхүүнийг савлан олон улсын стандартын дагуу баригдсан агуулгаас ачиж оюу толгой руу илгээнэ. Өмнө нь оюу толгойн ханган нийлүүлэлт голдуу хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр хязгаарлагддаг байсан бол өнөөдөр бид олборлолтын үндсэн процессд ашиглагддаг өндөр технологийн тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэж байна. Оюу толгой компаниас тавьдаг олон улсын стандарт шалгуурууд нь дотоодын үйлдвэрлэгчдийн чадварыг шинэ шатанд гаргаж байгаа юм.